Урилга авсанд баярлалаа Ортис. Thank you for having me. Өнгөрсөн оны сүүлээс Хятадын кокч болон эрчим хүчний нүүрсний үн буурч байна. Таны бодлоор Хятадын эдийн засгийн төлөв ямар хөө байна? Нүүрсний үн өмнөх оны түвшинд хүрэх үү эсвэл одоогийн зэгтээ тогтворч уу? Yeah, sure. Thanks. Баярлалаа. Эрчим хүчний нүүрсний зах зээлийн хувьд нэлээд савлгаатай жил болж өнгөрлөө. Нийлүүлэлтийн илүүдэл үүссэн. Үйлдвэрлэлийг хязгаарлах бодлогыг нэвтрүүлснээр эрэлт буцаад сэргсэн байна. 2026 оны хувьд манай эрэлт нийлүүлэлтийн загвар, нийлүүлэлтийн илүүдэл намжигч бүрэн арилгахгүйг харуулж байгаа. Энэ нь мэдээж үнд бол дарамт болно. Бид эрчим хүчний нүүрсний үн тонн нь 660 юан байх болно гэж төсөөлж байна. Одоогийн түвшнээс 5% буурна гэсэн үг. Нийлүүлэлтийн хомсдол үүссэн 2021-2022 оны үе шиг $850 хүрнэ гэж бодохгүй байна. Зах зээлийн анзаарахгүй орхиж буй нэг хүчин зүйл бол үйлдвэрлэлийг хязгаарлах бодлогын нөлөө юм. Хятадын засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого нь нийлүүлэлтийн илүүдлийг намжааж байгаа. Тэгэхээр үнийг эрс өсөхөөс илүүтэй тогтворжуулахар байна. Бээжин эрчим хүчний аюулгүй байдал ихээхэн анхаардаг тул нийлүүлэлтийн эрс бууруулахаас зайлсхийв. Харин эрэлт талаасаа харуул сэргээгдэх эрчим хүч нүүрсний цахилгаан станцыг нөхөж эхэлсэн байгаа. Мөн аж үйлдвэрүүдийн салбарын үйл ажиллагаа мөн ч адил саарсан Хятадын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилт зэргийг харгалзан үзвэл эрчим хүчний нүүрсний эрэлт 2026 онд буурч магадгүй харагдаж байна. Тиймээс Хятадын эрчим хүчний нүүрсний нийлүүлэлтийн илүүдэл эх онд ч гэсэн үргэлжлэх төлөвтэй. Энэ нь үнд бол сөргөөр нөлөөлөх нь мэдээж. Тэгвэл Хятадын эрчим хүчний нүүрсний зах зээлийн онцлог хувьцаанууд юу байгаа вэ? Yes, I think a lot of the investors they may look Ихэнх хөрөнгө оруулагч Хятадын нүүрсний зах зээл Shenhua, Yanchuan, China Coal гэсэн 3 компани хувьцааг анхаарах баг. China Coal-ийн дотоодын зах зээл төвлөрсөн бизнес загвар нь хүний хэлбэлзэлд мэдрэх тул хувьцааны аншин бага зэрэг унаж магадгүй. Харин Yanchuan-ийн хувьд Австрали зэрэг бусад зах зээлд бол төрөлдсөн байдаг. Мөн Shenhua нүүрс, цахилгаан станц, төмөр зам, бомб зэрэг олон төрлийн бизнес эрхэлдэг. Үүнтэй харьцуулахад China Coal-ийн үйл ажиллагаа зах зээлийн савлгаанд маш имзэг. Манай мэдрэг байдлын шинжилгээгээр China Coal-ийн бүтээгдэхүүний үн 10% буурвал үйл ажиллагааны ашиг нь 26% буурна гэж тооцоолсон байдаг. Үүнээс гадна тус компани хүчин чадлаа нэмэгдүүлэх ажил маш удаашралтай явж байна. Тус компани намтрыг харуул төслүүдэд хойшлуулгаас гадна аюулгүй байдлын менежментийн хувьд таараа гүйцэтгэлтэй. Түүнчлэн үйлдвэрлэлийн өртгөн Shenhua зэрэг дотоодын өрсөлдөгчтэй харьцуулахад илүү өндөр байдаг. Энэ нь зах зээлийн уналтын үед бол том сул тал болно. Тиймээс манай China Coal-ийн төсөөлөл тааруу гарч ирсэн. Нөгөө талаас Shenhua компани тухайд арай эерэг төсөөлөлттэй байгаа. Тус компани эрсдлээс хамгаалсан бодлого баримталж илүү доктортой байгаагаас гадна хөрөнгө оруулалтын багцыг оновчтой гэж үзсэн. Хятадын нүүрсний зах зээл дэх томоохон компаниудын эх оны төсөөлөл иймэрхүү л байна да. Эрчим хүчний нүүрснээс гадна Монголын гол экспортын түүхийд болох кокч нүүрсний талаар ярилцъя. Хятадын кокч нүүрсний зах зээл болон гангийн эрэлтийн төлөв ямар хөө байгаа бол? Одоогоор Хятадын кокч нүүрсний зах зээл нэлээд хянамгай хандаж байгаа. Гэхдээ эрчим хүчний нүүрсний үн шиг бунахгүй байх л та. Манай мандал 2026 онд кокч нүүрсний үн 1-3% буурна гэж тооцоолсон. Ерөнхийдөө гангийн эрэлт сул байгаатай холбоотой. Одоогоор гангийн эрэлт тогтворжих шатандаа явж байна. Мөн зах зээл илүү өндөр үн цэнтэй үйлдвэрлэл рүү шилжиж байна. Бидний тооцоосноор Хятад гангийн эцсийн бүтээгдэхүүний эрэлт эх онд 1% агшина. Энэ тохиолдолд кокч нүүрсний гарц 2025 онд 475 сая тонн, харин 2026 он гэхэд 416 сая тонн орчим болж буурна гэж таамагласан байна. Тэгвэл Монгол улсын эх онд Хятад нийлүүлэх кокч нүүрсний экспортын төлөвийг хэрхэн харж байна вэ?
Бид Монголын хятад руу нийлүүлэх когчх нүүрсний экспортыг эргээр төсөөлсөн хിവэр байгаа. Энэ нь Монгол бас хятадын когчх нүүрсний нийт импортын тал хувийг дангаараа бүрдүүлсэн. Хэдийгээр 2026 онд хятадын импортын дуун бага зэрэг буурч магадгүй. Монгол бас гол нийлүүлэгч хിവэр үлдэх боломжтой. Үүнд мэдээж дэд бүтэц чухал ач холбогдолтой. Бидний мэдэж байгаачлан 5 толгоогоос хятадын хил хүртэлх шин төмөр зам экспортын хүчин чадлыг 30%-аар тэлэх боломжтой. Энэ нь зардыг бууруулж үр ашгийг нэмэгдүүлнэ гэсэн үг. Миний бодлоор Монгол болон Оросын холбооны улс нь бүгд наримд хятад ард улстай илүү бат бэх харилцаа холбоотой. Энэ нь Монгол, Оросын когчх нүүрсний зах зээл эргээр нөлөөлнө. Хоёр улс эх онд Австралиас ч илүү хятад улсын когчх нүүрсний чухал түнш байх боломжтой. Монголын когчх нүүрсний зах зээлийг ингэж л харж байна да. Хамгийн сүүлд нь олон улсын зах зээлийг ярив. Аз твн дэлхийн хамгийн том нүүрсний хэрэглэгч, импортлогч хിവэр байна. 2026 онд Азийн нүүрсний худалдаа ямар дүр зурагтай байх бол ямар улс орон голлон үүрэг гүйцэтгэх вэ? Ерөнхийдөө 2026 он нь Азийн C1 нүүрсний зах зээлийн хувьд дахин нэг сул нам гүмжил болж өнгөрөх байх. Бус нутгийн хоёр гол тоглогч болох Хятад улс эмтгэх нь нүүрсний гол хэрэглэгчид болж байгаа. Хоёр улс одоо дотоодын хэрэгцээг өөрөө хангах болох руу шилжиж эхэлж байна. Энэ нь импортын хамаарлыг бууруулж, Австрали болон Индонезийн экспортын хэмжээ нүүрсний үнд бол дарамт учруулж магадгүй. Эндэхийн хувьд дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлж байгаа хэдий ч одоо гангийн үйлдвэрлэлийг дэмжих өндөр чанарын когчх нүүрснээс хамааралтай хിവэр байна. Энэ нь эндэхийн дулааны нүүрсний импорт буурсан ч когчх нүүрсний нийлүүлэлт нь хിവэр үлдэх боломжтой гэсэн үг. Индонез нь дэлхийн хамгийн том нүүрс экспортлогч тул эх онд үйлдвэрлэлээ багасгаж магадгүй. Энэ нь бүгд наримд хятад ард улс. Энэ дэлхийн далаагаар тээвэрлэх нүүрсний эрэлт сулрахтай холбоотой. Мөн Индонез нүүрсний экспортын хоцрогдлын хураамж нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа нь дотоодын зах зээлд сөргөөр нөлөөлнө. Австралийн экспортын хувьд бусад орны, ялангуяа Японы эрэлт буурснаас дарамтад орно. Японы засгийн газар цөмийн эрчим хүчийг дэмжиж буйг TEPCO-гийн реактор үйл ажиллагаас хэрэгснээс харж байна. Энэ шилжилт нь ойрын хугацаанд нүүрсний эрэлт буурч, импорт багасгахад нөлөөлөхөөр. Иймээс Азийн далаагаар тээвэрлэх нүүрсний зах зээл эх он дахиад л сул намгүй байж магадгүй гэж үзэж байна.